Прокурор сэтгүүлч 2021 сургалт боллоо. Прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах, байгууллагын чиг үүрэг үйл ажиллагааг танилцуулах, эрүүгийн болон зөрчлийн хууль заасан альва хэргийн талаар олон нийтийн мэдээлэлд анхаарах асуудлын хүрээнд сэтгүүлчдийг чадваржуулах, хууль эрх зүйн мэдлэг олох зорилготой прокурор сэтгүүлч 2021 сургалтыг 12 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтыг COVID-19 цар тахлын 20 цэрийн дэглэмтэй холбоотойгоор цөөн тооны оролцогчдойгоор зохион байгуулсан бөгөөд телевиз, сонин сайтын 20 орчим сэтгүүлч хамрагдсан юм а. Мөн энэ үеэр сэтгүүлчид Сүхбаатар дүүргийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж, тус дүүргийн прокурорын газрын ерхий прокурор Амрбат дүүргийн нутаг дэвсгэр дэх эрүүгийн болон зөрчлийн иргэний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм а. Прокурор сэтгүүлч 2021 сургалтын төгсгөлд улсын ерхий прокурорын орлогч төрийн хууль цаазын шадар зөвлөх Чинбат сэтгүүлчдэд сертификат гардуулан өгч цаашдаа ажилд нь амжилт хүслээ. Улсын ерхий прокурорын газар SICA судалгааны байгууллагатай хамтран прокурорын байгууллагын хэрэглэгчийн судалгааг хийлээ. Энэхүү судалгаанд прокурорын байгууллагын олон нийтэд харилцах үйл ажиллагаанд үнэлгээ хийх, олон нийтэд прокурорын байгууллагын талаарх мэдээлэл явуулж буй үйл ажиллагаа ойлгомжтой байгааг тодруулах зорилготой юм а. Тус судалгааны дүгнэлтийг нийт прокурор ажилтнуудад цахимаар танилцууллаа. Юу нэрээд олон нийтийн дунд бол прокурорын байгууллагыг хэрэг сайн мэдж байна вэ? Байгууллагын үйл ажиллагааг нь одоо талаар ямар ойлголт мэдээлэлтэй байна вэ гэдэг тал дээр нь голын судалгаагаа тодруулах зорилготой хэлээ. Тэгээ олон нийтийн дунд бол прокурорын байгууллагын нэр хүндтэй прокурорын байгууллагын ажилтнуудын тийм ёс зүй үйл ажиллагаагаа одоо тийм зарчимтай шударга явуулж байгаа хэсгээр бол иргэд бол бас харьцангуй бас итгэл бол өндөр байсан. Прокурорын байгууллагууд бол итгэж байна. Прокурорын байгууллагын ажилтны албаагч бол итгэж байна гэдэг бол хандлагатай байлаа. Гэхдээ яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэдэг дээр харин талд нь бол анхаарч ажиллах бол тийм шаардлага байсан. Монгол улс бүгд найрамдах хятад ард улсын хил орчмын прокурорын газруудын цахим уулзалт 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Хоёр улсын прокурорын байгууллага 2019 онд хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүгийн эрхт эрх зүйн тусалцаа харилцаа үзүүлэх үр дүн сайжруулах зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулж олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ удаагийн цахим уулзалтыг хил орчмын экосистем, хүрээлэн ба орчныг хамгаалах сэдвийн дор хил орчмын бүс нутгийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх, хамтын ажиллагааг сайжруулах зэрэг асуудлаар зохион байгуулсан юм а. Уулзалтад улсын ерхий прокурорын газрын төлөөлөл Дорнод, Дорноговь, Өмнө Говь, Сүхбаатар аймгийн болон Замын үүд, Хамбог цумдах сум дундын прокурорын газрын удирдлага, бүгд найрамдах хятад ард улсын ардын дээд прокурорын газрын төлөөлөл, тус улсын Өвөр Монголын өөртөө засах орны ардын прокурорын газар болон хил орчмын болон хил залгай аймаг гишүүний прокурорын газруудын удирдлага зохих хяналт хариуцсан прокурорууд оролцсон юм а. Прокурорын анхан шатны сургалт боллоо. Улсын ерхий прокурорын газраас шинээр томилогдсон прокуроруудыг чадваржуулах, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор прокурорын анхан шатны сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Сургалтад аймаг дүүргийн болон сум дундын прокурорын газруудын 1 жил хүртэлх хугацаанд ажиллаж байгаа 48 прокурор оролцож, хяналтын ажлын чиглэлүүдээс гадна хувь хүний хөгжлийн талаарх сэдвүүдээр зөвлөгөө мэдээлэл авсан юм а. Юуны өмнө прокурорын анхан шатны сургалт нь хамрагдаж байгаадаа маш сэтгэл өндөр байна. За энэхүү сургалтаар прокурорын мэргэжлийн хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хэрхэн яаж хэрэгжүүлэх юм? За мөн цаашид энэхүү одоо мэргэжлийн үйл ажиллагаанд юуг анхааруул зохих юм бэ гэдэг талаар маш үнэтэй зөвлөгөө болох үс ач холбогдолтой сургалт боллоо гэж миний хувьд үзэж байгаа. За мөн түүнчлэн хувь хүний цагийн менежмент, манлайлал зэрэг хувь хүний хөгжлийн талаарх сэдвүүдийг оруулсан нь маш шинэлэг сургалт боллоо гэж үзэж байна. За миний хувьд хэм бол Дорнод аймгийн прокурорын газарт хяналтын прокурор томилогдоод 7 сар болж байгаа. Тэгээ өөртөөгөө ижилхэн одоо томилогдоод 1 жил хүртэлх хугацаанд ажиллаж байгаа прокурортой хамт 3 өдрийн турш сургалтанд хамрагдаад маш таатай байлаа. За миний би Солингийн аймгийн прокурорын газрын төлөөлөн энэхүү сургалтанд оролцож байна. Энэхүү сургалт бол сүүлийн жилүүдэд зохион байгуулагддаг байсан сургалт. Хөдөө орон нутгийн прокуроруудад бол улсын ерхий прокурорын газрын сургалтын албанаас тогтмол захин хэлбэрээр сургалтуудад зохион байгуулж байдаг. Тэгээ энэхүү сургалт бол 21 аймгийн шинэ залуу прокуроруудыг бүгднийг оролцуулсан, халдвар хамгааллын дэглэмээс агсан 3 өдөр вакуумжуулсан маш үр дүнтэй мэргэжил арга зүйн хувьд бол маш их одоо үр бүтээлтэй ийм сургалт байлаа. Хүний эрхийн форум 2021 арга хэмжээнд прокурорууд оролцлоо.
Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг хүний эрхийн өдөр болгон дэлхийн нийтээр энэ өдрийг хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулан тэмдэглэж ирсэн. Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссаас зохион байгуулсан форумд прокурорын байгууллагыг төлөөлж 12 прокурор оролцож, улсын эрхийн прокурорын туслах прокурор хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хилцээний дарга Баян жаргал, иргэний болон улс төрийн эрх салбар хуралдаанд халдашгүй чөлөөтэй байх эрх, баривчлах, цаг дойрох, хууль зүйн тусалцаа авах, эрүүл шүүлтээс ангид байх сэдвээр илтгэл тавьсан юм а.